Сонор цаг толиулж байна. Дараах зохиолыг танд албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Та subscribe дарж нэгдээд цаг алдалгүй зохиолон сонсороо. Оюуны өмчийг дээдж буй танд баярлалаа. Зохиолч Дарсүрэн онцгой эрх 74-р хэсэг. Дэслэгч генерал Марито Комоцубарагийн өрөөнөөс гараад туслахтаа тусгай тушаал бэлдэж маргааш 7 нуурт байгаа Гигад явуул гэж тушаал буулгажээ. Шингээд маргааш нь 7 нуурт байсан генерал командлагчийн тушаалыг аваад тусгай төлөвлөгөө зохиолоо. Удирдлагаас өгсөн удирдамжийн дагуу төлөвлөгөө хийж шүнжэнгөө нойргүй суусан Гигагийн хүмүүс үүрээр жаахан дуг хийж нүднийхэн хорыг гаргалаа. Өд өнгөрч байтал Моригийн бэлтгэлээс гарсан шинэ отряд 7 нуурын буудал дээр ирлээ. Тэднийг хурандаа Каворо ахалсан байлаа. Эднэр хятадд байлдаж байгаад цэцэг карт ирсэн ажээ. Тайса, танай тагнуулын онгоц хэд байна? Гэхэд Каворо бид бээрэн 7 онгоц 12 гэлээ. Нисэгч нь хэр зэрэг туршлага тавь? Бид ихэвчлэн хятадын уулархаг газар байлдаж газрын зураг авч байсан удаатай. Тэгвэл танайхан чинь тагнуулын нислэг хийхтэн туршлагдсан нисэгчд байна. Энэ чинь бүр сайн. Харин бөмбөгдч онгоц хэр зэрэг? Манайх голдуу хөнгөн бөмбөгдч онгоцтой. Сөнөөгч И96, И97 онгоцтой юм шүү дээ. Гига Моригийн тушаалд дурдсан тусгай нисэх отрядыг хүлээн аваад нисэгчдийн хоёрын хэрэгтэй нэг бүрчлэн танилцсны дараа тагнуулын 12 нисэгч шиг өөртөө үлдээгээд бусдыг нь Иранга нуурын буудалд өгч отрядын даргаар хурандаг Каворог томилов. Нисэгчдтэй чингэж уулзсан Гига төлөвлөсөн ёсоор жанжин сүм дээр очиж Моригийн нисэх бүрэлдэхүүнийг танилцуулав. Гига-сан, танай ажиллагаа 3 шаттай байх ёстой. Юуны өмнө халах голд байгаа дайсны их бууны галын цэг хоригдлыг устгах. 2 дугаард Буур нуурын Арион, эцэст нь Баян түмэн Тамсгийн Арион дах ард талын хүчийг устгах ёстой. Энэ удирдамжийн дагуу өнөө шөнө Кобаяси очиж таны төлөвлөгөөтэй танилцсан гэснээр тэдний яриа дуусжээ. Шөнө дүл өнгөрч байхад генерал Кобаяси 7 нуурт ирж Гигата ярилцаж түүний ажиллагааг өөрийнхөө төлөвлөгөөтэй уялдуулахыг аживал өнөө Баян цагааны аврал ажиллагааг удирдахаар ирсэн илэрхий бөгөөд ойрын үед эхлэх нь илэрхий байлаа. Чингэд товлсон өдрөө Гигагийн харцагнууд агаард хөөрлөө. Японы 120 онгоц хан өндрийг чиглэн нисээд зөвлөлтийн 90 онгоцтой халах голын тэнгэрт тулалдсан энэ тулалдаан 2 цаг хагас үргэлжилж Гигагийн харцагнуудаас 31 онгоц буудалдаан эргэж ирсэнгүй. Энэ өдөр Гига сэтгэл тавгүй унжиж яасан муу ёрын өдөр вэ? Олон онгоцсон алддаг мөн тоогүй ээ гэж бодоод ширээн дээрх Хуан Ли руугаан харвал 6 дугаар сарын 22-ны өдөр пүрэв гараг байлаа. Халах голын дайныг пүрэв гарагт эхэлсэн. Түүнээс хойш 8 дахь пүрэв гараг нь энэ болоо. Гига үнийг мэдэнгүүт тун их сэжиглжээ. 56 хоногийн өмнө Японы үлэмж цэрэг Монголын хил даваад хэлийн харуулын цөөн цэрэгт хийцлүүлснийг бодохоос сэтгэл нь сэрхийж зөвүүн бодол төрнө. Гига өөрийгөө тайвшруулахыг хичээсэн боловч яаж чадсангүй. Чингээд төлөвлөгөө ёсоор Гига өөрийнхөө харцгуудыг Буур нуурын чиглэлд гаргаад бас ашиг олсонгүй. Ийхүү 3 удаагийн агаарын тулдаанд 60 шахам онгоцон алдсан Гига уур омогтон шатаж байсан тэр үед 90 онгоцоор зохион байгуулсан бөмбөгдөлтийг Тамсаг болог Баян түмний чиглэлд гаргалаа. 6 дугаар сарын сүүлчээр Тогава Нисхорон дээр ирлээ. Тэгээд Гигагийн ажилтай танилцахад тэрээр сүүлийн 6 хоногт 70 гаруй онгоцон алдсан байлаа. Гэсэн ч Гига Тоговад байдлыг аятайхан зөв талаас нь танилцуулаад Мориги руу байдлыг илтгэжээ. Харин дэслэгч генерал Гигагийн илтгэлийн ялгүй давслаад Комоцубарад илтгэхдээ эрхэм дээдсэ
Таны өгсөн даалгаврын ёсоор манай агаарын дайчид Оросын болон Монголын хамгаалалтыг бөмбөгдөж, хээрийн нисэх буудлыг устгаж 25 онгоцыг сониолё гэж илтгэв. Комацубара Моригийн илтгэлийг сонссны дараа Симотог дуудаж тагнуулын баримтуудтай танилцлаа. Чингээд 6 дугаар сарын 30-ны орой генералуудаа цуглуулж шинэ ажиллагааны талаар ярилцлаа. Бидэнд Баян цагаан Сукуй Дайсуу ажиллагааг эхлэх шийдвэр өглөө. Тиймээс 5 хоногийн дотор халахын Наануга хүчийг устгаад Баян цагааныг эзэлсэн байх ёстой. Иймээс манай ажиллагааг удирдуулахаар армийн удирдлагын шийдвэрээр дэслэгч генерал Кобаяси Ясуко хоёрыг томилсон. Тиймээс зураг дээрээс болон миний ярианаас холбогдох зүйлийг сайн тэмдэглэж авах хэрэгтэй. Ер нь армийн штабаас бидний боловсруулсан ажиллагааг бараг өөрчлөгүй учраас та нар ерөнхий байдлыг мэдж байгаа. Монголын цэрэг болон Улаан Оросын хүчийг устгах ажиллагааны гол цохилтыг Кобаяси хийх болно. Тиймээс манай зохилтын гол хүч юуны өмнө манай давшилт дайсны баруун хажуугаас эхлэх ёстой. Ингэхдээ халах голын зүүн эргийн дагуу өмнө зүг рүү дайсныг цохиж Монгол Оросын хүчийг баруун эргээс нь таслан зайлуулах ёстой юм. Харин Ясуко Монгол Оросын зэргийн баруун хажуугаас довтлохдоо Кобаясигийн хүчийг сэм давшин халах голын эрэгт хүчээн богинуулан голоор гарах нөхцөлийг бүрдүүлэхдээ дайсны цэргийн анхаарлыг өөр дээр нь төвлөрүүлэх болно. Тэгээд манай цэргийг Баян цагаанд гарангууд дайсны цэргийг хажуугаас нь тойрон бүсэлж Кобаясигийн гол хүчтэй хавсран устгах ёстой. Иймээс Кобаяси 71, 72, 26 дугаар явган хороог удирдах Янхуй нураас зэгст хан өндрийн чиглэл давшилж их бурхантын орчмоор гол гарч Баян цагаанд хүчээр задлах ёстой. Ясуко 64, 26 дугаар хороог 3, 4 дугаар танкын хороог удирдах дайсны хүчийг устгах болно. Тиймээс Ясуко өөрийнхөө хүчийг талын манхан Такасай өндөрлөгөөр давшуулж Баян цагаанд хүрэх болно. Асуух лавлах зүйлийг одоо сайн ярилцах хэрэгтэй. Довтолгооны амжилтанд хүрэхийн тулд 7 дугаар сарын 2-ны шөнийн 21 цагаас Номон хааны чиглэлээр их буугийн гал нээж дараа нь Хайлаастын хойд эргээр танкын шөнийн дайралт хийн. Гээд довтолгооны үүрэг зорилгын талаар удирдамж өгөөд тушаал гаргалаа. 7 дугаар сарын 1 Бямб буюу Доёби гариг. Синто хэмээх бурхны бодимрын хутгийг олох ёсонд дайныг эрхэмлэхдээ Ням гаригийг самурайн мөргөлийн өдрө болгожээ. Тиймээс Баян цагаан руу явах цэргүүдэд бурхны адис хүртээхээр Ширээтлам Сайто авдар суурин дэржээ. Цэргийн хээрийн жодгорууд Мэлтийсэн талаар цоохортож хайрцаглаад зөгийн үүр шиг харагдана. Дайны үеийн орон тоогоор бүрэлдсэн 2 дивиз буюу 50,000 цэрэг энэ талд яран жагсныг харахад сүртэй. Цэргүүдийн дунд зассан эндэр дээр Сайто гарч самурайн ёсыг номлон "Дайн бол бүтээн байгуулалтын эцэг, соёл цэцэглэлтийн эхмэн. Та нар өөрсдийнхөө амьдралыг элбэг дэлбэг болгож өөрийн гисэн газар нутагтаа эдлэнтэй болохын тулд дайн хийх ёстой. Дайнд нэг бол ялах ёстой, нэг бол үхэх ёстой. Үхэхээс хайж болохгүй. Үхэл гэдэг бол энэ насны жаргалыг бурхны хувь тавилангаар хойд нас Деваажинд очиж эдлэхийн мөрийг тарьж байгаа юм. Дайнд өгсөн дайчин эрийн нэрийг Мэйжи хааны сүмд мөнгөжүүлж Монголын эзэлсэн газар нутгаас ногдох ёстой 4 газрыг ах дүү амраг саданд нь гэрээсэл ёсоор олгоно. Тиймээс ялд байгуулахын төлөө, үхэхийн төлөө Хатиманы бурханд мөрөг. Хатимана бурхан чамд ирээдүйн чин зам мөрийг дайны талбайд ямар байхыг чин зан гийгүүлэх болно. Яматогийн хөвгүүдийн бодимрын хутгийг олох зам бол дайнд баатарлагаар байлдаж өөхөх зам мөн. Итьёку Гёсукай сая хүний үхлээр цэргэрсэн гавьяаг мөнхлөе гэж үгэн дуусгаад адислав. Сайтогийн дараагаар уламжил ёсоор нэг баг дарга үгэлээ. Ямато үндэстний нэр төрийг өндөр дөргөх цэргэрсэ. Бид агуу их үндэстний ирээдүйн аз жаргалыг дайны яруу алдраар олж авах ёстой. Тиймээс энэ насаан агуу ялалтын талбай дээр тушааж амьдаран жаргал эдлэх үү?
Амиан өргөж хойд насндан жаргал идэх хүү гэдгийг Хатимана бурханы оноосон хувь тавилангийн төлөө зориулж шийдүүлье. Этиоку Гёсукай сая зэрэг ирсэн амиар самурайн алдар гавьяаг босгоё гэж хэлээд банзай 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 гэж уриалав. Энэ хүнийг Ахмад Такеру гэдэг бөгөөд тэрээр явган зэргийн их бууны батрия удирддаг болоо. Такеругийн дараа түүний найз Хито үгэллээ. Тэрээр самурайн зэрэг ирсэн ёсоор ялалт байгуулах хам баталж гიშгсэн газраас нэг алхам ухрахгүй төлөө өөртөө Сиппуку үлдэж эзэн хааны үйл хэргийн төлөө үнэнч тэмцсэн зоригон харуулна гэж тангаргалав. Самурайн энэ ёсыг Японы цэргүүдэд уламжлуулж байлдааны талбай болон гэр орондоо ёсол төгөлдөр биелүүлж байхыг анх 1868 онд генерал Ноги гэгч тогтоож өөртөө Сиппуку үйлснээр Мэйжи Исин хаан Муцухито түүний нэрийг алдаршуулан самурай нарын үнэнч зүтгэлийн баталгаа болгон уламжлах ёсыг тогтоож тийм самурай нарын нэрийг Мэйжи Ясакуны сүмд мөнгөлж байх зарлиг буулгажээ. Чингээд Японы эзэнт гүрний 122 дахь хаан Муцухитогийн дараа ширээ залгасан хүү Ёсухито энэ уламжлалыг үргэлжлүүлсэн агаад түүний хүү Эдүгэгийн эзэн хаан Хирохитогийн үед халах голын дайны талбай дээр үргэлжлүүлэхийг Синто ёсны ширээт лам төдийгүй армийн генералууд ч гэсэн эрхэм зорилгоон болгож байлаа. Тангараг өргөсний дараа Баян цагааны авралын зам мөрийг гаргах ёстой 100 танк Монголын хил рүү хурдалж Кобаясагийн 3 хороо, Ясукогийн 2 хороо болон түнд хүчин хавсрах морд хороод хөдөлгөв. 7 дугаар сарын 2-ны ням гараг. Кобаясагийн 3 хороо, инженерийн хороо болон их буугийнхан битүү машинаар хэлийн зурвас дээр ирээд дайрахад тэнд байсан Монголын нэг суман Кобаясагийн даачдыг улаан галаар угтан саатууллаа. Ингээд үдэнгөрөгөөд Японы танкууд орой сэрүү орохыг хүлээж байсан юм шиг өдрийн халуун наранд улайдсан элсэн толгодын дундуур ханаран гарч ирлээ. Кобаяси Ясукотой холбоо барьж Монголын Оросын цэргүүдийн хоригдлыг яаж зэтлэхин тохиролцоод нар уулын цаад руу гудайж үдшийн бүрий орсон 21 цагт их бууны галаар хоригдлын бүх шугам руу гал нээж устгах тушаал өглөө. Чингээ зогссонгүй. Их бууны галын дараагаар танкийн ган урсгал галтуулын халуун хайлмыг алгуурхан урсж байгаа юм шиг элсэн толгодын дундуур сүлжин давшилтанд орлоо. Зэгс нурт байсан Монголын суман зэргийг Кобаясигийн 2 хороо мөр даран хөөсөөр их бурхантын тохойруу төрнө. Чингээд даваа гарагийн өглөөний 3 цагийн үед Кобаясигийн хорооны төрүүчин хэсэг халах голын иргэд тулж ирээд инженерийн хороо гол дээр хөвөрөн гүүр тавьж байсан тэр үед Хайластын зүүн хойгуур орж ирсэн Ясукогийн танкуудын ихэнх жагсаалаас гарч Хайластын баруун талд элс өндөрлгөөс нэргүй өндөрлөгийн араар их бурхантын тохой хүртэлх хэсэгт улаан армийн буудлагын 149 дугаар хороо, 9 дугаар мото хуйхт бригад, 6 дугаар дивизийн хороод Японы явган зэргийн 5 хороо, танкийн 2 хороо, инженерийн хороо, их бууныхан барган хянганы морин дивизд шүнжэнгөн тулдаж хонлоо. 7 дугаар сарын 3-ны өглөө Японы 71-72 дугаар хорооны сумангууд Монголын ухарсан зэргийг хөөсөөр их бурхантын тохойд хүрлээ. Ганц суман зэрэгтэй чингэж хөөцөлдсөн Японы 2 хороо, 5 сумангийн нэг нь Хитогийн суман байлаа. Тэрээр зэгс нурт байсан Монгол сумангийнхныг халах голоор гаргалгүй устгахаар улаарч байсан тэр үед Монголын зэргүүд Японы 5 сумангийн дээд талаас түймэр тавилаа. Салхины аясаар хуйлран дүрлэлсэн түймрийг дурандж байсан Хито чөтгөр шиг овж амтд юм да. Зүүнээсээ салхилж байгааг ашиглаж бидний дээд талаас түймэр тавьдаг байна шүү. Модон жилийн ургасан энэ их хуурай өвсийн өндрийг яана. Ер нь эднийг энд хаяхгүй бол зэгс нуур гөлөгт манханд манайхны байдгийг хятсан юм шиг юм болно. Одоо эртхэн гарам дээр очие. Ямар ч гэсэн энэ галаас л холдъё гэж бодоод халах голын гарам дээр тавьсан хөвдөг гүрийн зүг ухрах тушаал өглөө.
Кобаясагийн удирдлаганд байсан 71, 72, 26 дугаар явган хороо, инженерийн хороо эх бууныхныг халах голоор гарах үед Хито Мицудо 2 эх бууны нэг батрын дарга Ахмад Такерутай танилцав. Тэд нэг нутгийнхан ажээ. Гэвч хинхэн олигтой хуучилж чадсангүй. Шөнийн харанхуйг ашиглан халах голоор гаргасан бөгөөд хамгийн сүүлд өглөө 6 цагийн үед тэндээ хорооныхан гарч байгаа болохоор ярих нь байтугай төр зогсох зав байсангүй. Японы цэргүүд баян цагааны нуруунд гарангууд хамгаалтын 2 шугам танк эсэргүүцэх эх буунуудыг яаралтай байрлуулах даалгавартай байлаа. Кобаяси нар битүү байхад халах голын нөгөө эрэгт гараад бургасанд босгосон хэрийн штабын жодгорт орж ирэхэд хороодын дарга нар төдийгүй инженерийн хороо холбооны дарга нарт цугларсан байв. Тэнгэрийн алсын хаяана манхайн цайсан бүүдгэргээ жодгорын үдэр тусах авч дотор талыг үл гэрэлтүүлнэ. Харин гадууран шилэн бүрхүүлтэй дэнгийн сүүмгэр гэрэлд дарга нарын царай бүдэг бодог танигдах ажээ. Баян цагааны нуруунд төрүүлэн гарч байрлсан ангиудад утсан холбоо тавьсан хэмээн холбооны сумангийн даргаыг илтгэхэд Кобаяси 7 дугаар дивизийн 26 дугаар хорооны тэргүүн ангитай ярилаадах гэлээ. Хэрийн штаб цугласан дарга нарын дунд 26 дугаар хорооны дарга байсангүй. Японы явган зэргийн 26 дугаар хороо эх бурханд балгасны чиглэлд байлдаж байгаа болохоор баян цагааны нуруунд гарсан 71, 72 дугаар хороодын зүүн талаас Монголын 6 дугаар дивизийнхэн довтолж болох учраас Кобаясагийн сэтгэл төгшиж байлаа. Баян цагааны зүүн хэсэгт байгаа Монголын хороог таслан бүсэлж устгах хэрэгтэй. Танайд нэмэгдэл хүч өгч эх бүү онгоцоор дэмжинэ. Миний тушаалыг ойлгов уу? Гэж асуугаад утсаан тавиад дэрэгдэн зогсож байгаа дарга нар руу эргэлээ. Маш хурдан хугацаанд баян цагаанд командын байрыг байгуул. Хоригдлын шугамыг маш нарийн зохион байгуулж, юуны юм танк эсэргүүцэх эх бууны галыг уутан хэлбэртэй байгуулж, шуудаг тал хэлбэртэй ухаж хамгаалт хийх хэрэгтэй. Эх буунууд 180 градус эргэж чадхаар байгуулсан байх хэрэгтэй. Гака Комацубара үдээс хойш хайлаараас гарна. Тиймээс эрхэм дээдсийг ирэхийн өмнө баян цагаанд байгаа улаан Орос Монголын цэргийг устгасан байх хэрэгтэй гэж зарлиг буулгалаа. Өглөөний тэргэл наран шилийн худгийн овооны цаанаас өндийж байхад халах голын тэнгэрт Японы онгоцууд хөнгөнөлдөн гарч иржээ. Тунмал хөх тэнгэрт зайгүй бараасан олон онгоц, баян цагааны нуруу халах голын хөндийгөөр олон тооны бөмбөг мулталсан болохоор чихт үжрүүлсэн хахир зэвүүн шунгналд, дарих дөргөөсөн хүчтэй дэлбэрэлд, газрын хөрсийг тэр яаран тэнгэрүүд цацсан өглөөний нарыг халхалсан битүүн шорон харанхуй толгой дээрээс нөмрөөд, дарих үхрийн гашуун харуутаа өглөөний цэнгэг агаарыг өөрчлөөд амьсгалах аргагүй болголоо. Баян цагааны зүүн талын нэг ганганд байгаа Япон цэргүүд өөрсдийнхөө бөмбөгдөж онгосноос унаж байгаа бөмбөгний шунгнахыг ажиглан өлийн хараад шагшин магтаж бие биерүүгэн зааж элсэн ганганаас өндөс хийн. Чиуи Хито манай онгоцуудыг хараач. Ястаа нэг болгож байна да. Ийм бөмбөгдөлтийн дараа юу үлдэхв? Эдний дунд миний ах ява гэж Такеров хэлэхэд дэлбэрэлтийн чимээнээс халширч хоёр чихээ хуруугараа тагалсан Хито түүнийг юу ярьж байгааг сонссонгүй. Бөмбөгний дэлбэрэлт шунган эсгэрч байгаа чимээнд хичнээн чанга ярьсан ч дуулдахгүй ажээ. Такеровгийн уруулын хөдөлгөөнөөр ямар нэг юм хэлж байгаа гадралсан Хито толгой сэгсэрснээ чи юу гээд байна вэ гэж байдаг чадлаараа орилон асуусан атал нэгэн зэрэг ирж Такерод бичиг өгөхөд тэрээр буучи хам батрыг урагшлуулан галын байр эзлэхээр явлаа. Бөмбөгдөлтийн дараагаар Японы эх буунууд гал нээлээ. Ийхүү эх бууны дараагаар явган цэрэг давшилтанд орох байлаа. Эх бууны галын дараа Японы цэрэг эх бурхантын дохойг нөмрөн давшиж эхэлтэл
Улаан Оросын их буунууд нэжигнэж, Японы цэргийн ханарсан эгнээний дунд их бууны сум тусаж, самурай нар газрын хөрстэй агаар цацагдан давшилтын ханарсан эгнээний дунд ойн зурвас шиг зам гарлаа. Өглөөнөөс хойш их бурхантын тохойноос мултарч чадаагүй 72 дугаар хорооны хэдэн суман 26 дугаар хорооныхон Монгол цэргийн галанд хоригдон инхүү байлдж байсан тэрхэн үед Хитогийн салааны өмнөөс нэгэн хуйгт гарч ирлээ. Хито хуйгтыг хараад их бууны галын дараа дайснуудын давшилт эхэллээ гэж бодтол явган болон морин цэргийн бараа харагдсангүй. Тиймээс Хито амандан Монгол цэргүүд гол хүчнээсээ тасарч холбоогүй болчиход хуйгт явуулж холбоо барих гэж байгаа юм байна гэж бодоод хоёр тасгийн даргаыг дуудаж тэр хуйгтыг харж байна уу? Түүнийг устгаад хуйгтынхныг амьдар барих хэрэгтэй гэж даалгав. Хитогийн хоёр тасаг газрын ашигтай талыг барин явсаар өнөө хуйгтын эгцөм нь очлоо. Чухам энхэн үед нэг Япон зэрэг хуйгтынханд мэдгэлгүй мөлхөж хажуу талд нь гараад өөрийнх нь дэрэгдүр өнгөрөх гэж байгаа хуйгт руу ойртонгууд гранатан шидэж амжив. Чингээд хуйгт тэр дороон зогсож Хитогийн хоёр салаад цэргүүд хуйгт руу дайртал пулеметоор шүршиж гарав. Ийхүү байлцсаар хагас цаг хэртэй болтол хуйгтынхаа пулеметыг суглаад барьчихсан Монгол цэрэг хуйгтаас өсрөн гарч ирэнгүүтээ Хитогийн тасаг цэргүүд рүү ширүүн гал нээж ухарснаа ард тал руугаа ухарсаар хуйгтын дэргэд очингуудаа газар уланлаа. Чингэж пулеметын гал зогссон тэр үед Хитогийн хоёр тасаг цэргээс үлдсэн 6 цэрэг өнөө Монгол цэрэг рүү бардан байдалтай ойртохыг аживал түүнийг өгсөн гэдэгт итгэсэн нэлтэй. Гэтэл хормхон зур өнөө Монгол цэрэг газраас өндөнгүүтэн Япон цэргүүд рүү пулеметоор галалсаар хуйгт руугаа орчихов. Хито энэ бүхнийг дурангаар харж байхдаа яасан 7 голтой амтэн бэ? Худлаа өгсөн хүн болж унаад манай хэдийн анхаарлыг сарниулаад устгахчдаг байна шүү гэж бодоод бас нэг тасаг цэрэг хуйгт руу явуулав. Хитогийн тасаг цэрэг хуйгтыг бүслэн мөлгсөөр ойртон очиход Монгол цэрэг пулеметоор шүршсэнгүй. Түүний сум дууссан гэдэг нь ээлт байлаа. Хитогийн цэргүүд болгоомжлсоор хуйгтын дэргэд очиж хаалгыг онгойлгох гэтэл дотор талаас нь дөгжсөн байлаа. Тиймээс Япон цэргүүд хуйгтын тал талаас шатдаг шингэнтэй шил шидэж шатаав. Хуйгтаас бөөн хар утаас суунаглан тэнгэрүүд олгойд нь дөрөлцөх авч шатаж байгаа хуйгтаас өнөө Монгол цэрэг гарч ирсэггүй. Кобаяси үүрээр 26 дугаар хороотой холбоо бариад дахиж ярьж чадлагүй өглөөний 9 цаг хүргэлээ. Тэнд утсан холбоо тавих гэж очисон салааг Монгол цэргүүд устгажээ. Кобаяси холбооны сумангийн даргаыг толгой төрөхгүй загнаж 9 цаг хагас гэхэд холбоотой болго гэж тушаагаад зогссонгүй. Байлдааны тушаал биелүүлэхгүй бол миний нүдэнд дахиж үзэгдэх хэрэггүй. Бусидод үнэн жишээ бол өөртөө сэппүгүй үлдсэн чин дээр. Энэ бол чиний нэр төр дөлзийтэй гэд барьж байгаа зүйлийн уурандаа харагдсан зөвөргөн чулуудан. Чингээд цаг агасын дараа өглөөний 10 цаг өнгөрч байхад холбоо сумангийн дарга Хэрийн штабын жогдорт орж ирээд Кобаясид эрхэмдээцээ. Хуучин сумын орчин байгаа 26 дугаар хорооныхонтой холбоо барьсан. Одоо та ярьж болно гэж хэлээд майханд байгаа холбооны хэрэгслийн дэргэд сууж байсан цэргийг босгоод өөрийн хороотой холбоо барьж Кобаясыг яриулв. Тайса та байдлаа илтгэхээрэй. Яагаад их бурханд хуучин сүмээс дайснуудыг арилгаж чадахгүй байна? Гэхэд хурандагийн сөнгөцсөн дуу харилцуурын чагнуурт паржигнаж их бурхантын дохойд байгаа Монгол цэргийг бүслээд устгадгийн даваан дээр баахан танкууд гараад ирлээ. Одоо бид танк эсэргүүцэх их буугаар давшилтыг торгоож байна. Гэхэн тод сонсогдов. Хэр зэрэг олон танк вэ? Хаанаас гараад ирдэг танк вэ? гэж асуусан Кобаяси сэтгэлдэн. Улаан Оросын гол хүч баян цагаанд хүрээд иржээ гэж бодоод үл мэдих сандарч байгаагаан мэдв. Олон танк байна. Одоохондоо тоог нь авч чадаагүй. Бид Оросын 10 танкийг шатааж устгасан. Гэтэл цаанаасаа хайлж байгаа ган шиг урсан гарч ирээд байна
Яг одоо гэвэл 10 гаруй танк бидний өмнө гангыг даваад халах гол руу мөргөцгөлсөн жалга руу ороод ирлээ. Бидний буцах замыг хаах янзтай байна гэж хэлээд хэдэн юм хэлсэн нь генералд дуулдсангүй. Харин их бууны сумны дэлбэрэлт чагнуурт хадаад хурандаагийн дуу тасарлаа. Кобаяси харилцууран тавиад хэсэг дуугүй байснаа сая ухан орсон юм шиг хөмсгөн зангидсаар намайг 71 72 дугаар хороотой яриулаадах гэж тушаав. Холбооны сумангийн ахмад Кобаясигаас сүнсийн зайлтал айсандан болоод тэргүүн шугамд байгаа хороотой яаж холбоо барьснаа мэдсэнгүй. Чихэнд нэг хүний дуу гарангууд Кобаясид харилцууран өглөө. Чи уса байдлан илтгээрэй гэхэд туранда байдал нэлийн хүнд байна. Тагнуулын мэдээгээр бол Улаан Оросын танкын бригад Монголын 6 дивизийн хамтарсан хүч их буу мото буудлын хороо манай баруун хажуугаас буюу 26 дугаар хороог бүсэлсэн байдалтай голын дохоор руу шахаад Баян цагааны нурууны зүг 72 71 дугаар хороо руу чиглэсэн байна. Айл зэрэг олон танктай юм. 40 гаруй танк одоо манай хориг гэлт рүү давталж байна. Танкнаас хориглох саад сувгаан татж амжсан уу? Бүх зүйлийг тушаасан ёсоор бэлэн болгож амжсан. Бид танк эсэргүүцэх галын цэгийг зохион байгуулахдаа өвөрмөц арга хэрэгэлсэн. Их бууны байрлалыг хоёр хажуугийн голын гэж хуваарлсан. Оросын танк голын их буунуудын гал руу дайрах ёстой бөгөөд манай хоёр хажуугийн их буунуудыг ажиглахгүйгээр байрлуулсан учраас Оросын танкуудыг хажуугийн их буунууд устгах юм. Ийм уутан галаар байлдахгүй бол бид Баян цагааныг алдаж магадгүй. Гэхэд Кобаяси хэнэггүй ярьж байгаа дэд хурандааг аман дотрон харааснаа битгий муу юм зөгнөөдвэ. Юуны чинь Баян цагааныг алдах энэ төр гэж солиороод байгаа юм. Одоо өөрийнхөө тэргүүний суман салаа тасгийн цэргүүдийг зөв зохион байгуулах хэрэгтэй. Тэгвэл таны толгойд муу юм зөгнсөн бодол орж ирэхгүй. Юуны өмнө одоо та эсэнтэй буюу өвхөл тархич хэсгийг зохион байгуул. Самурайн зорилгод амьдаран ялт байгуулж чадахгүй бол амиан өргөж ялт байгуулах ёстой гэдгийг та мэдчихвэн үү? Тиймээс Оросын танкыг зэвсгээр устгаж дийлэхгүй бол хүнээр устгах. Тиймээс шатах шингэн бүхий лонх, мин, гар бөмбөг өгч хүмүүсийн Оросын танк руу мүлхүүл. Нэг цэрэг хамаараа нэг танкыг устгах ёстой. Хоёр танк устгаад амьд үлдсэн хүнд Монголын эзлэгдсэн газар нутгаас хамгийн үржил сайтай 10 га газар эзэмшил болгон өгч эзэн хааны улаан нарын одонгоор шагнана гэж амл. Хоёр танк устгаанд амиа өргөсөн цэргийн хөшөөг Мэйжи хааны сумын хашаанд хүрлээр цогтгож босгоно гэдгийг ухааруулж өг. Баян цагааны нуруунд Оросын ганц ч танк бүтэн үлдэж болохгүй. Мэдвүү гэж хашгиран тушаагаад утсаан тавилаа. 74 дугаар хэсэг төгсөв.